За нүүрс олборлогч болон баяжуулагч аж ахуй нэгж байгууллагуудын дотоод хяналтын чиглэлээр мэргэжлийн байгууллагуудын хамтарсан сургалт зохион байгуулагдлаа. Дотоод хяналтын чиглэлээр аж ахуй нэгж байгууллагууд анхан шатны мэдлэг чадварыг эзэмших нэг шаардлагатай байдаг. За иймд тус сургалтаар энэ чиглэлд түлхүү анхаарч байсан юм а. Мөн ашигт малтмалын салбарт хэрэгжиж байгаа хяналт шалгалт болон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны чиглэлийн талаар яригдж өнөөдөр хэрэгжиж байгаа хууль дүрм журмын хэрэгжилтийн байдлыг хэлэлцсэн. За түүнээс гадна холбогдох зарим нэг хууль журманд өөрчлөлт орсныг салбарын зүгээс танилцууллаа. Эрсдэл суурилсан хяналт шалгалтын төлөвлөлт зохион байгуулах, за эрсдлийг бууруулах, ингэснээр аж ахуй нэгж байгууллага дээр бол эрүүл ахуйн болон аюулгүй орчин, за байгалийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах чиглэсэн хяналт шалгалтыг зохион байгуулах ийм зарчим бий болсон. Дөрөвдүгээр зүйл дээр бол төрийн шалгалтын тухай хууль дээр хуулийн 4.1-ийн 5 хяналт шалгалтыг төлөвлөлтөө тухайн объектын эрсдлийн ангиллыг үндэслэх гэж ингэж зааж өгсөн байж байгаа. Энэ үүрэг хуульч өгсөн. За 5 дугаар зүйл дээр бол төрийн хяналт шалгалтын объектын эрсдлийн ангиллыг бол зааж өгсөн байж байгаа. За төрийн хяналт шалгалтанд хамрагдах өмчийн бүх төрөл хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагад дотоодын хяналт шалгалтын тогтолцоог нэвтрүүлснээр нэг талаас тэдгээрийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж зөрчил дутагдлыг арилгах дотоод механизмыг бүрдүүлэх, нөгөө талаас аж ахуй нэгж байгууллага нь үйл ажиллагаанд өөрсдөө хяналт тавих нөхцөлийг бүрдүүлж, за ингэснээр төрийн байнгын хяналт шалгалтанд хамрагдах явдал багасах давуу талтай байдаг бахна. За сүүлийн жилүүдэд манай улсын хэмжээнд уулуурхайн олборлолт нэмэгдэж байгааг инхээрээр үүнтэй зэрэгцэж ажлын байр ихээр бий болон за тухайн байгууллага аж ахуй нэгждэр тавигдах хяналт шалгалт сул тал руугаа хандсан гэж хэлэхэд болно. За иймд тухайн байгууллага аж ахуй нэгждэр аюулгүй ажиллагааны байдлыг бүрэн хангуулж түгээрч зогсохгүй байгаль орчин экологийг нөхөн сэргээлттэй хамт хийж гүйцэтгэх хяналт шалгалтууд давхар яригдж байсан юм а.